гэрээсээ гарахаасаа өмнө бүх цахилгаан хэрэгслүүдээ шалгана. Тэгээд шалгаад бүх юм зүгээр байна гэдгийг мэдсэн даруйдаа сэтгэл төгшөөр дарагдана. 50 амгалан тухтай мэдрэмжтэй болно. Эргээд 30-40 минутын дараа ажил дээрээ ирлээ. Эргээд цахилгаан хэрэгслүүдэд унтраалаа гэсэн бодол ахиад ороод ирдэг. Тэр бодъё гэж бодоогүй. Автоматар цаанаасаа тэр улигт бодол орж ирнэ. Тэр бодол ороод ирэхээр салгасан гэдгээ мэдээд байгаа ч гэсэн түгшүүр үс. Ажил дээрээ 50 сууж чадахгүй. Хин нэгнэр эсвэл өөрөө гэртээ очиж ахиж цахилгаан хэрэгслүүдэд бүгдийг нь шалгаж ирж тэр хүний түгшүүр навддаг. Ийм үйлдэлүүдээр одоо тухайн хүний хэвийн сайхан аз жаргалтай амьдрах, ажиллах, хөдөлмөрлөх, анхаарлаа төвлөрүүлэх байр байдлууд дээр их сөрөг нөлөө үзүүлээд байдаг. Учираас нөгөө хүмүүс сүлдээ утсан дээрээ зургийг авдаг болсон. Одоо арь зэтгэнийхэн зургийг, зурагтай хамтраасан зураг, хаалгаа төгжиж байгаа зураг авдаг. Тэгээ тэр улигт бодол ороод ирэх болгонд утсан дээрээсээ тэр зургуудыг үздэг. Тэгэхээр би ямар ч гэсэн найдвартай хэрэгслүүдэд салгачаа гэдгийг өөрөө баталж тайвшруулдаг. Тэгэхээр өвсөд гэдэг бол ер нь хөнгөнөөс хүнд зэрэг хүртэл янз бүрийн хэлбэрээр илэрдэг.